Салхины шугагч гэсэн зүгтж. Цонхны завсраар төвч юм шиг. Гадаа хүүхдүүд тоглож байгаа юм шиг. Чинь. Тэгээд тэрийг нэг хар том сүүдэр шиг зүйлийг хараад сууж жоо атаархад сууж нэг юм уу хат. Санаалтай. Тэгээ ашаа болохоор одоо гэрээс нь дуудах үедээ гэж айгаад байгаа юм шиг. Яарсан толгоогоо амжуулаад усаад буцаад алхачих. Тэгэд нэг юм хар намаг шиг юм уу явж байгаа шингэцэн. Ширэг шиг. Чивж байгаа юм шиг. Тэгээд тэрэн дотроо ороод нэг газарч сууж энэ бол их намаг шиг орон зайн байдлаар ялгагдахгүй шүү. Тэр шанаагаад толгоос. Тэгээ би ер нь энд юу хийж байгаа юм бол ер нь яагаад энд байгаа юм бол бодож байна. Би юу хийх ёстой юм бэ? Яг миний амьдрал юм бэ? Яг амьдралыг ямар гэдэг? Тэг би яагаад энэ амьдралыг ойлгож чадахгүй юм бэ? Надад харагдахгүй, үзэгдэхгүй, мэдрэхгүй шүү. Өглөө усанд орох гэж явж байгаад бүдрээд саяас ингээд халуун усанд гараад үлчиж байгаа юм халуун усны сан. Энэ санаанд орж юм л даа. Яг нэг юм бүтлгүүн гэдэг. Хөл болж утж байгаа юм алга. Тиймэрхүү мэдрэмж. Ямар ч утгаалтай. Яаж утга учиртай болох вэ? Яавал нэг сайхан хүмүүс шиг инээж цалгаад л
амьдрах юм бол тоо яаж яхад миний энэ байж байгаа царай дүрийг дээ энэ надад тоохч тоглох дээ айхлгүй. Тэгээд уулын хурд шалбааг нь дотор хөвтчих таарсан. Тэгсэн ч гэсэн ямар нэг утга учир, ямар нэг зүйлийг хүсэж байна. Ийм байгаад баймар. Надад ямар нэг аврал тусламжийн гар ирэх бах. Ирээс эндээс нэг татаад гаргаас нэг сайхан гэрэл цацруулаад л дэвэн дүүлж нисэж явсан. Их чөлөөтэй хаашаа дуртай зүгтээ нисээд л өссөн бүхнээ хийгээд л тэгвэл ямар сайхан. Энэ биеинд зунгаарлалт нь наалтсан эдгээр зүйлс надаас салахгүй тэгээ. Яаж салах вэ? Энэ яг житэл их хүнд гэж. Энийг чирч авах хэцүү. Яг л газрын гүнээс сорд шиг татах мэт их хүнд мэдрэгддэг. Арай л гэж өөрийгөө дийлж явна да. Гэтэл би энд ингээд л ийм байдалтай байх гэж энд ирээгүй л гэдгээ сэтгэлийнхаа энэ хаа нэгтээ мэдэрдэг. Тэр л миний намайг амьд байлгах оч гэрэл болж намайг өдий хүртэл тэл найдар минь унтраалгүй байлгасаар байна. Тиймээ би аргаа олох хэрэгтэй. Аргыг нь өчүүхэн бодлуудтай эндээ хөлбөрч сууж хандлаа. Хангалттай. Би ертөнцөөр дүүрэн хангалттай гэж ойлгохыг хүсэж байна. Болсон одоо. Би ямар ч савтай эндээс эхлээд гарна. Нөгөөдөг ч нөгөө шалбарнаас өнгөлөхөд гарах гэж байна. Тэгээд юм шийдсэн хуцтай царайтай. Гарна би гарна ламдаа бутнаад л. Тэгээд хойноос нэг юм татаад байна эсвэл сороод байна. Уусаад юм гэдгийг мэдчихсэн. Тэсэн ч гэсэн амаагүй би гарна. Тэг гарч ирсэн газар сууж. Ямарсан дөрөв өөрчлөгдсөн. Яг тодорхойлохгүй очсон. Хар юмнууд нь байхгүй болсон юм шиг. Тингээ гарчлаа гэдэгт итгэж чадахгүй сууж. Доор ингээд нүдэн нэгэд харахаасаа нүчсэнгээ хөрөөс үзсэн. Тэгээ нэг гүнзгий амьсгалж аваад сод харчин. Мөнгө ихлээд нарыг харсан. Манайг амар хүч тод харагдаж. Ийм тод гэлцдэг.
Нарлуу харахад хэцүү байгаа ч гэсэн хараад л нар тэнгэрээр дүүрэн байгаа юм шиг л харагдаж. Тэгээд тэнгэр цэлмэг. Би юм жоохон ч гэсэн өнгөрсөн байна. Ядчил би биетэй юм шиг өдөрч байна. Би өдөрч байна. Булгараа мэдэрч байна. Амьсгал хүртэл арай ууж болчихоо юу да. Тэгээд хажууханд нэг мод харагдчих тийш. Тэгээд модонд хурж үзээ. Өөх ингэж мэдрэгддэг болов. Гар нь яг ер нь хүн дүрэндээ орчиж. Гараа хараад гараараа мэдрээл баярлаад байгаа мөртлөө яаж баярлж байгааг нь л илэрхийлж гаргахаас жоохон тэл юмрчсэн баярлаад. Нэг итгэж ядаад байна. Мэдээш хараад навчсыг нь хараад тэр навчны засраар одоо нар тасж байгааг хараад бас яхмын бишрэл. Тэгвэл шоо юм. Яг нэг юм үхээд амсан шиг. Үүрт нэг мэдрэх юмсан гэж боддог. Ямар ч удаан жилийн сэтгэлийн харах уу. Зүгээр л гарыг гэж шийдээд л гарчих байсан гэж. Яагаад тийм болохоор бодоогүй юм бол. За ямар тал гараачлаа. Өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байна. Би мэдрэгддэг байна. Цаашаа яваад үзье. Би нөгөө хүүхдүүд дээр очиод ярьж үзмэр санагдчих. Нөгөө хүүхдүүд дээр очисон чинь нөгөө хүүхдүүд нүгүүлдэ төрөгдөрч. Тэгэл тэгэл хүүхдүүд гэдэг шүү дээ. Тэгэл нөгөө чи ингээ баярлаад инег гэдэг. Гэтэ өөр болохоор хүүхд биш том би түүний битэл юм л та. Нөгөөд бол гар бандаас нь зураал. Өнөр юм асуудаг юм шиг. Нөгөөд чи суугаад бүгдийн тэрвэрхийг амар хүсэж ирсэн юм шиг. Бүгдэнд нь хүрмээр байсан юм шиг. Үрч үзмээр. Мэдэрч үзмээр. Нэг бүр тас тэрчээд нэг дотроо дүүргэж байгаа юм шиг. Тийм сайхан боллоо. Нүүдэлтэй бажтай гэж хэлж байна. Одоо хайчих үлээ. Энийг байшингийн тухай бодлоо. Модон байшин. Тийшээ яв. Монголгоод одоо нөгөө баба ягийн нэг юм хөлтэй байшин шиг л. Тэгээ хөл нь нэг trouble л та.
Хаалгын оголсон чи чарч дуурайж ичгэн. Тэгээд доторх нь харах уу гаалцны шүүс үзсэн. Өндөрт гутсан юм шиг. Тэр болонд нэг санал байна. Одоогор саналаас өөр юм байгаад байна. Гэхдээ юу гэдэг юм тодорхой байна. Тэгээд нэг нь дотор нь мэдрэгдэж байгаа зүйл нь дурсамж сэтэрч байгаа. Дурсамжийнхэнд богдож. Дурсамж. Одоо цэвэрлээд эхэллээ. Сайхан цэвэрлээ. Цэвэрлчихсэн гэж бодчихсон. Гаалцны шүүс үсээ наваад сайхан арчаад ирсэн чинь ширээ мөрөө байсан юм байна. Зурах дээр үеийн зурагт жижиг тавир дээр тавьсан. Жижиг ширээч. Энийг хүүхдийн тоглоом. Цог мохоо бүр сайхан багаад шатаар тэр дээврийн хэсэг рүүгээ ороод тийм бүр сайхан нэг хүчлэн цэвэрлээ. Дээвэр дээр нэг бичигтэй цаас байна. Тэрийг хараад утга нь болохоор өнгөрсөн амьдрал нь баяртай талархлаа гэсэн тийм утгатай бичсэн. Одоо би бүхнийг зэгцлэх зоригтой болсон. Би цоо шинээр амьдрна. Би гэрлийг харсан. Би тийш яв. Тэгээд нэг юм инээж байгаа зурагт юу гэдэг шүү дээ. Эмоч тийм зурцсан. Тэгээд тэрийг уншичаад хараад юмнэснэ. Тэр цэвэрсэн газартай. Нэг юм дээр айгүй ихтэй тарчаад тэгээд доош буугаад гадна талаас нарч гадлын явах лээ. Ямарчсан хаалганыхаа одоо баруун хаалганы биш байшингийнхаа баруун зүүн талд хоёр цонхтой арчилтаа цонхгүй юм биш. Тэгтээ арчлыг хараад арчлыг явах лээ. Удаад гэсэн. Тэр хурсан эсрүүдийг хавхлаад сайхан дүнтэй авчиж байгаа. Цэвэрлж аваад бодож байна. Зураг зурч. Тэгтээ зүгээр нэг юм зураг биш. Зураг зураад тэрийг ингээд нэг юм амьлуулад тэр нэг юм гуравтын цаашаа нэг юм гоё. Үчигдэж. Тийм амьд зураг. Чүлд. Цайвар солонгорсон юм. Тэгээ байшингаа тэр чигээр нь тэгж зурсаар агаад арай тийм том байшин. Үлгэрийн л юм гоё. Юу Барбины байшин шиг гэхээр Барби хамаагүй нэг гоёмсог тийм өгөлтэй байшин шиг.
Тэгээ байш нь өөрөө амьтай. Ам мэдрэгдсэн гэхгүй. Тэгээ гадаана бараг ингээ саад маадтай, санал ширэмэрэтэй. Бараг пүүл мүлтэй. Цэцэг ногоод одоо мод зав тариад амарлаг ашиг. Бараг хаус рчмууд. Тэгээд одоо ингээм эмэгтэй төртөө болсон. Гадаа ингээд цайчин кофе ч. Саадн дээр угаас сууж. Хажууд нь хэрэм мэрэм ирсэн. Ихсээр сайхан суугаад амарч байна. Тэгсэн тэр одоо энэ ой дотор байгаа юм шиг байна. Тэндээс одоо ойн тэр дээр хэсгээс нэг баахан хэрээнүүд дуурайд маш ирж байна. Тэнгүүд юм байшиндаа юм бүрхүүл хамгаалалттай авчаад тэрийгэ төвччээд өөртөөс нэг юм бүрхүүл үсгчиж. Тэрс юу гэдэг нь тодорхойгүй ч гэсэн ямар ч нэг бүрхүүлтэй нэг юм хамгаалтын хувцастай тийм. Бараг гартаа сэлэн барьсан байна. Тэгтээ бас тодорхойгүй. Үүлнээс бол харагдахгүй. Нэг юм баатрын одоо хуйг шиг юм. Тэгэд тэр хэрэг ирж байгаа зүг рүү явж шууд тэр харахгүй ойр орвол ерөөсөө айхгүй. Нэг юм хар сараалжилсан юм тортой эсвэн. Тэгтээ тэр нэг юм аалзны шүл шиг юм уу хата. Тэр шууд цавчаад орчлоо. Тэр хаалттай байсан эсхийг ингээд цавчаад орч. Тэгээ тэнд нэг юм хавцал нүшиг юм байна. Доош. Тийш бараг шууд өсрөө очсон. Тэгсэн тэр нь юм доош одоо ёроолтой нэг юм хэдэн талаасаа ингээд шагшсаар хагаад доороо нэг жижигхэн буурах хэл ёроол. Энд дээр зогсоод эндээс нэг юм хаалх шиг, зорь найрлах шиг тийш татаж онгойлгоод ирсэн. Бүр нэг хизээний мэддэг юм шиг. Тэгсэн ус руу ороод ирчихэж. Тэр доор бас нэг юм жоохон гэрэлтэй тарагдчихж байгаа. Байшин гэхүү юу тийм байна. Тэр шавш сэлж. Сэлж очиод шууд хаалгын татаад ороод дэрвэн тойрны харахтай айгүй юм сэрэмсэртэй. Дэрвэн тойрон гадаах байдлыг анзаарсан байл. Тэгээ тэнд байгаа юмудаас нэг юм хайгаад ухчаагаад жижигхэн тийм авдар шиг хайрцаг шиг болоод дотор нь нэг юм сувдан зүйлт мөөлт эрдэнэ. Би тэр лөө харж аваад бодож байна. За. Би юу хайж байгаа юм?
Ерөөсөө энэ дотор байгаа гэдэг үгтэй тэг яг юу гэдгийг санахгүй. Тэгтээ тэр нь байхгүй. Тэнгуут нь буцаж хаагаад шүн тайрн хараад тэг бодоос утсан. Хаана сайхан гэж бодож байгаа шүү. Тэгээ нэг газар байдгийг санаж байгаа шүү. Нэг юм хад шиг усан дотор байдаг. Гэтэ тэр хадны дунд хэсэгт нэг урддаг орцоо байгаа шиг. Тийшээ явах бодож. Тийшээ явж. Тэгээ тийшээ явж исэн чинь нэг баахан хар загснаад хүчин загс шиг жижиг. Тийм тарлаа. Би жоохон харж байгаад шууд дайраалаа. Харж хэлээд явах бодож байна. Би бол ингээд тэртээ үзэлцээтэй болоод цаг хугацаа энерги олон нэлээд баарна ганцаар авчирсан. Өөр арга бодож болох хэрэгтэй. Тэгээд нэг юм тороор бүгдийг нь торн тэгээд нэг юм яст дүүжилсэн. Тэгээд цаашаа явж. Амартай нэг давлаа гэж бодож. Тэгээд цаашаа явж исэн чинь улам одоо юу ч харагдахгүй болоод. Тэгээд яг энэ нэг юм усан доторх маань шиг зэрэглэн шиг тийшээ ингээл зүгээр л яваадах юм бол улам төөрөгдөн гэдгийг гадарчлаад. Тэр заа бас яах вэ гэж бодож. Тэр нэг юм нэлээд бодож тунгаадаг тийм. Одоо шууд үйлдэл гэсэн л бодож тунгаадаг тийм. Одоо ухаантай гэх юм уу? Тийм санагдлаа. Тэгээд нэг юм төрхөн зур тэр манангийн хэсгийг яраад ингээ орох боломжтой зурсан газар гарч ирдэг. Тийм боломж байгаа байдаг. Тэрийг ашиглах тухай бодож. Тэгэхээр тэрийг ашиглахдаа тэр хугацаа нь маш богино учраас маш хурдан сэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд бэлтгэлээ хангаад нэг гүнзгий амьсгалж аваад тэгээд нөгөөдгөөгээд маш хурдтай сэлээд тэгээд нөгөө орон зай нараас нь ингээ хөвөгдөөд бараг яг өөрт нь өрхийн алдаад нөгөө орон зайнаас гарчлаа. Тэгээд жаал тавьшраад. За дараагийн давгаа ямарчсан тавьчлаа. Тэгээд 90-50 харсан ч урд нь нэг юм гялалцаад. Энэ зэрэг олон юм гялцж байгаа гэж. Гэтэ тодорхойгүй бас сайн харагдав. Жохон болгоомжлж чинь. За энийг бол одоо гоё гялцж чинь гээд одоо шууд очиж харж болохгүй. Ямар нэг юм хортой эсвэл аюултай байх магадaltaй. Тийм учраас одоо явахар байх хэрэгтэй. Зэрэмжтэй. Тэг ингээ багаараа ортоод үнэрлж үзээд энергийг мэдрээд гэд маш одоо болгоомжтой урагшилж байна. Тэгээ нөгөө нэг гялцаад байгаа юмнуудад чулууч юм тэндээс нэг юм хашгиран сасагдчих эхэлж байна. Тэнгуут яг мэдсэн юм аа гэж бодож байна. За энэ хашгиранд би одоо ингээд тэр чигээр уршлаадах юм бол би одоо ингээд ховсонд орно.
Одоо юу яах гэж байгаагаа мартна. Тийм учраас би энэ дэр ямар нэг бас гаргалгаа болох хэрэгтэй. Чихээ бүгэлж эхэлнэ. Тэгээд өөртөө одоо гаднаас нөлөөлж чадахгүй тийм орон зайтай тийм хамгаалалт үүсгэж. Тэгэхээр тэр хамгаалалт нь бас урт хугацааны турш ямар ч гэсэн тийш тэрийг давталуулаа. Тэсчин. За тэгээ шалуухан тэрэг хийгээд хамраа хүртэл бүгэлжлээ. Тэгээ уршлаад хөөд явж. Тэгээ нэг хамгаалтын нөгөөдөл нэвтэрч чадахгүй тэр шахрааны энерги нь. Уршилж хахад нэг улаан юм харагч. Гэтэ бас юу гэдэг нь тодорхой. Ойлгож байгаа юм гэж. Нөгөө хад байна. Хаалга харагдаг. Ямар нэг агуу харагдаг. Үл тэр хэсэг зүгээр л нэг улаан юм. За яаж хаалгаар олж орох вэ бодож тугаач. Шил дэмий ирж хайгаад бас цаг үрэх шаардлага байхгүй. Цаахан аргуудаа боловсруулах хэрэгтэй. Тэгээд хүрэлцэх мэдрэхүүг ашиглаад хаалгыг ирж хайхад баруун доод хэсэгт мэдрэгдэж. Тэгээ энэ улаан юм нь болохоор ер нь болж төөрөгдүүлэх зүйл гэж байх магадaltaй. Тэрийг ороход нөгөө хэсгийг авч баруун гаш. Тэгээ тэр агуугаа олоод очисон чинь шууд сорогдоод орчлоо. Тэгээд би яг энэ одоо орсон газарлан дагаад ороод харах гэсэн чинь тийшээ очиж болохгүй. Тэр би одоо орсон газарлан очиж харах гэсэн. Орсон газар нь бол юм том орон зай байна одоо. Тэгээл гэрэлтэй ямар нэг зүйлс байдаг газар гараад ирсэн байна. Сайн надад миний ингээ айгуу тат хараа явчихсан юм. Энэ нэлээд харагдахаа болчлоо. Би одоо тэр шиг гэж харах нь надад ямар нэг зүйл саад гараад. Би гаднаас нь хөндлөнгөөс харах боломжгүй болсон юм шиг. Би дотор нь ороод зарах. Яа, хамтдаа яв. Тэгсэн яг гоо тийм 5 мэдрэмж мэдэрч байгаа. Тэр газар нь хэл өнгөлөг газар боловч. Би жоохон тавгуурхай тухгуурай. Жоохон чөхөөс мэдэрч.
Тэгээд нэг жоохон айдас автах гэдэг. Ямар нэг айж явдаг зүйлтэй холбоотой энерги гэж хэлдэг юм шиг. Тэгээд юу санаа байгаад хань үзэгдлийг тодруулаад харсан чинь би одоо хөндлөнгөөс тэгэхэд харч нөгөөт мөн биччихэн хорхоо болчих. Явж чинь урд нэг идчихмэр юм таарсан ч гэсэн өнөрлж үзэж хаашаа явчихлаа. Энэ надад нэг юм синтез гэж юм сандал гэхэд синтез юм. Тэрэн дээр гараад энэ суудаг хэсгийн малдаг хэсгийн болд жижиг хаалга юу төвчлээ. Тэгээд одоо энэ нэг юм хаалгараа орохоор би ерөөсөй багаж урж болохгүй. Яг хаалгаар орох хүчтэй тэр дотор орох хэрэгтэй. Тэгээд ороод өмчсөн юм яваад апо мөшиг. Яг дотор нь орчхоор гадна л харахгүй. Явчихсан тэр нэг хандлаасаа гарч шүү. Хөвж байгаа юм гэж төрч. Тэгээ агаар тэр. Гараа. Тааван. Над нэг юм аалцсан их байгаа юм шиг. Тагвар цаа. Харах уу. Тэгээ нөт ч бас аалцвч. Тэр аалцсантай газар аалцсан бол орох хэрэгтэй юм шиг. Өөрийгөө бас нуунд алдалж байгаа тийм арга хэлсэн юм шиг. Тэгээд одоо хажуу талын ханд агаад явж байгаад тэр анзаа хэсгийг хараад ерөөсөө тэр нэг юм өрөө байлаа гэдэг чинь битүү ингээд аалцсан шүүс аалцсан. Тэр газрыг хараад жоохон бодож ямар газар вэ ойлгохгүй.
байсан юм шиг санагдаж байна. Байдаг. Тэгээ энэ аалзнууд уус энэ газрыг мэддэг болол аалз болоо хувирсан байгаа даа. Тэгээд энэ дагаалцнууд ингээд ямар ч зориггүй гэл байждаг. Тэгэл тэр хаалгаар янз бүр модулс шууд дайраад барьж идэх ч юм. Ямар ч зориггүй гэдэг. Өөр нэг үйлэг болцсон. Энэ учраас харснаа санаа алдаг. За яаж энэ газрыг одоо зүгээр орхио авчиж бас болохгүй гэдэг энэ газрыг цэцлэх боломж байна уу? Хайж баж. Тэгээ тэр дээр буланд нэг юм нүх байгаа гэж бодчихно. Тэгээ тэр нүхээр бүгдийг дагуулад тийшээ оруулчихъя. Тэгээ Орсын аймаг энэ газрыг цэвэрлэчихье гэж бодчихно. Тэгээ нүүдэл дээрс ярихгүй зүгээр л дагуулаад одоо нэг юм сүрэг хаашаа явна тийшээ явна гэдэг шиг зүгээр л нүүдэл нугасны талаар бодохгүй юм л да. Ойшоо явах юм байна гэж явах юм байна л да. Тэгээ нөгөө нөхөр нөгөө аалзнууд нь цуваад гарч байна. Тэгээ ингэж бодчихин. За зээшээ гаргаад бас зүгээр ингээ хичиж болохгүй дээ гэд тэр гарч байгаа газар нь нэг юм баахан хаалганууд гарч ирээд тэгэд нэг аалзна нэг хаалгаар нь гарна. Тэгээ тэр одоо хаалгаар гараад тэр аалзаад тэр зоригтой утга учиртай болно. Тийм. За тэгээ нөгөө аалзнууд нь тэр хаалгануудаар нь гараад ямар ч нэг юм баяртай таатай мэдрэмж авч байгаа надад бодож байна. Тэгээ бүгдийг гараад дууссан гутна. Жихний тэр саний тэр завсарт байсан орон зайг цэвэрлээд дахиад дотор байсан орон зайд хэсэгтээ очиж раалсан шүүс мөснүүдийг нь одоо нэг хүний төртөө болсон. Раалсан шүүс мөсийн цэвэрлээд яхин хайштагаад гэрэл мэрл асаагаад тэр өрөөг гой цэвэрлээд нөгөө 6 зурч. Тэгээ тэр өрөөгийг тийм гоё үлрээ ашиглаж байна. Тэгээ нэг сайхан үнцгийн амьсгалж байгаа л тэгээ энэ өмнөх газрын тухай нэг хальт бодож байгаа. Тэгээ за ямар ч цаашаа явъя. Тэгээ нэг юм хаалга гарч. Нэг юм богоо явж чад нэг юм доогоор ордог штеп. Тийм хаалга шиг. Үүрний доотлог юм шиг. Тийш орсон чи харфуу бөгөөд салхилж чутлаас нэлээд өвчтөөс л.
Тэгээ хувцаа бариад хийсчихгүй мараа гэж бушаа яваад. Ямар ч хэснээр барьцтай юм болж тулъя гэж бодож чинь хан ч юм тааралтуул тулаа зогсоод. Тэгээд явж байгаа урд нэг хан тэмцэрхтэл. Ямар ч хэсэн нэг хан болчихлоо. Тэгээд хананд хүрчээд эргээ харсан чинь саний салхитай байсан салхин нарилаад харсан чинь ангал. Дэн дээр одоо би алхаа гарчсан юм байна. Гайхаад харж. Би яаж алхаа гарч вэ? Тэгээд тэр хан одоо нэг юм хавцар шиг жижигхэн хэсэг зан дээр л зогсож байна. Тэр ханаад байгаа тэр жижигхэн зайгаар нэг хажуулдаад алхаж байна. Ханаад чинь. Баруун тишээ яваад нэг агуу шиг бас нэг орцсон. Тэгээд тэр агуу дотор ороод гал хасаагаас уучлаа. Бас л нэг амьдрал биш. Тэндийн бодоо суугаад шарж идэв. Нэмрц. Ганцаараа нэгэн тайныг нэг уус та тавьсан гэдэг юм. Тэгээд сууж байгаа тэн дээр гарч хөвтөө дэш хараад гараа салвчилж нэрлээд. Тийм бодож. Энд одоо хэр удаан байлаа да. Нэг юм байсан шүү. Гэтэ ямарсан юм дутаж болохгүй гэж бодож. Сайхан амарчаад. Амарч байгаа хөдлөе гэж бодож. Тэгээд сэвцэн дараа галаа унтраачаад гарах гэж байна. Тэгээ гараа явсан чинь шууд одоо машин зам хот газар. Ямар машин дуурал сигнал дуурал. Өндөр барилгатай хотод. Тэнгүүд бас зогсоод бодлоо. За би энд одоо хайчих үлээ. Газар эхлэх бодох хэрэгтэй. Нэг юм хажуудаа номертай нэг тийм хаалга харагдлаа. Тийм нэг тухай бодчихсон. Тийшээ яваа. Дээдл нь дугуй, доотлол нь тийм хаалгатай айл юм гэдэг. Ялхаа явж. Дутамж тойрол. Тэгээ нэг юм гадаад улс шиг санагдаж байна. Гараа карманда хийцэн. Хэрэгтэй юм шиг. Тэгээ нэг гудамжаар гарах гэсэн тэнд нэг юм хоггийн одоо савматтай юм уурц зурчдаг ч. Тэрүүгээр гарах болсон чинь жоохон жирэх чинь за энд нэг юм гараад өгдөг та. Тэгээ тойроо авахар болохгүй яг л нэг бол гарч таарна. Яаж гарах вэ? Яаж ихтэй авах вэ?
Тэгээ энэ газрыг бол одоо энэ талаас нь бол цэгцлэх боломж байхгүй. Тэгээ би дээшээ авираад дээгүүр ингэж дамжиж яваад нөгөө талд нь гарчаад тэн талаас нь энэ газрыг цэгцэлж болно гэж бодож байна. Тэгээ дээшээ нэг юм утсан дээр ч юм ингээ дамжаад гарчлаа. Нэг тийм амар хол зай байгаагүй болж байна. Тэгээ цааталтнаас машин зааваш явж. Тэгээ нөгөө цааталт нь гарчаад нөгөө хэсгийг харж байна. Тэгээ энэ талаас нь харангууд амар хол юм шиг, урт хол юм шиг харагдаж байна. Нөгөө талаас нь болохоор нэг богино хөнгөсөн, туулахад богино хөнгөсөн. Тэгээ бас бодоол за нэг чи яах вэ? Энд тоос урууд хаачих юм битүүлээ. Тэгэнгүүтээ нэг юм замын тэмдэг тавьж чинь тойроод явдаг. Энэгээр явах. Тэгээ тайвширчлаа. Энэ үед бол одоо хүмүүс нөө зам чиг гаргаж өгөхдөө энэ замаар яваад л тийм ээ. Ингээд явах боломжтой гэдэг зам гаргаж байгаа. Санагдлаа. Энэ нараа явах. Тэгээ санаа намраад нөгөө шин замныхаа хажуу дэмжээд агаад зүүн талч. Нөгөө хаалгаа олоод ирсэн. Тэгээ ингээд хаалган дээр гэдэг нэг цогтөг бариу шиг гэдэг шүү дээ. Тийм цогч. Нэг эмхтэй үнэд жоохон настай сүлээ ээжч. Тэгээ сансан мэдрэмж. Төвлөж байна. Тэгсэн чи хаалга өөрөө өнгөрөөд өөрхөн бодсон шиг нэг ээж нь гарч ирээд ч юм уу гэх халуун дулаан гэж авах гэж утсан чинь хоосон хүн амьдраагүй утсан нэг тийм шиг. Эсвэл юм алсан шүүс тогтцсон. Өвдний тэн сандал дээр суугаад бас харж байна. За эцчүүл. Нэрээд идэр чи одоо амьдрахаа болцсон шүү дээ. Чидсэн биш шүү дээ. Одоо чи өөр цаг биш шүү дээ. Тэгээд нэг цэвэрлэх гэсэн чи айгу ядраад. Тэг гарч энерги нөх хэрэгтэй гэж бодож байна. Хажууханд нэг юм чихэр зардаг газар байгаа гэж бодож. Тийш очиж тэрийг. Нөө газар нь байхгүй нууцлах хэлсэн. Тэгээ яах вэ гэдэг юм жоохон төрөлдөг. Яаж ч энерги нөх. Тэгээ ядарсандаа бүр ингээд тэглэх болоод бодож чадахгүй. Тэгээ гадаа бодомжинд унтаад байна. Жохон амраа.
Унтчих хоорондоо тэр одоо яах вэ гэдгийг боловсруулж. Тийштэй гэж хэлээ босоод ирсэн. Тэнгүүт яг гоо нарны төсөл харагдал. Дэш хараад гүнзгий амьсгалаад нэг сайхан наранд дийж жагаад ус эрэхтэй. Саанаас үлрлээ. Наад ч ус болж байгаа. Усраа орж. Тэр нөгөө байш нараа буцаж очиод байнда ус дүргэж байгаа гэж ярьсан. Тэгээ нөгөө ус нь биерүүн шингээд тэгээ бочир за энийг одоо энэ байрыг бол одоо газ цэвэрлэхгүй бол удах юм бол би одоо яг ядарч туйлтаад ингэ зогсохгүй гэж бодож байна. Тэгээ газ тэр цэвэрлээд гэтэ амар ядраад байна. Тэгээ гаднаас 2 хүн орж ирж туслах. Тэгээ манай энэ ихэн хоёр л ах шиг биш. Тэгээ яг дийлэхгүй байхгүй. Тэглэн. Тэгээ орж ирэнгүүтээ шууд юм цэвэрлэдэг гэсэн. Тэгээ ч ашгүйтэй гэж шууд галтуугаар явуулчихлаа. Галтгаанаас эхэллээ. Тэгээ галтгоо 0-ыг бол өөрөө цэвэрлэе гэж бодчих. Тэгээ нөгөө хоёр нь бусдын цэвэрлэж. Хуваагдаад хуваарлагдаад цэвэрлж гарлаа. Та хоёр юу гэж? Аялал эхэлнээс хойш миний төлөв бүр амар өвдсөн. Ингээд яг тухны хэсэг рүү бүр ингээд хатгуулаад тэгээд ингээд юмар бадж байгаа юм шиг болоод бүр маш их ингээд өвдөлтийг бидлэхад тэр мэдэрсэн байхгүй. Тэгээ бүр за яг босоод тэр баг цанхаар толгоогоо гарах уу гэж ингээд бодмоор тэгээд яг нөгөө саяны ингээд процесс болоод ирсэн чинь ингээд миний бие ингээд тавирах арай биш. Бүрэн ингээд тавиралт биш. Гэхдээ суларч байгаа тэгээ баг зэргийн хөлс гараад тэгээд толгойн өвдөл бүрэн арилаагүй ч нэг юм час хийсэн хүчтэй хатгалтай юм багасж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна. Би сая бол нэрэл мэдрэмж мэдэрсэн. Би харин урьдчилан гиснээс хойш ингээд анхаарлаа төвлөрүүлээд ингээд уншаа сууж ирсэн. Гинт толгой амар эцэгтэй ажиж эхлэв. Бараг зэрэг ийм 2-3 юм хийх гээд байгаа юм шиг. Хийсэн л тээ сая бүр ингээд сонирн болоод тэгснэ буцаад тогтцоогаад сая анхаараа сууж ирсэн чинь харин яг цээжний энэ хэсэг ч үнэн мэдэм шиг өгөөч юм шиг одоо тэгтээ сулах гээд байгаа тийм мэдрэмж авч. Аха. Яг энэ хэсэгт хүн баг сулраад. Тэгээд түрүү гинт би амар хүчтэй хүнд амар сулаад. Зэрлэг нь ерөнхийдөө бараг дуусч. Тэгээ нөгөө хоёр ч болохоор тэр зочны өрөөнд уулзаа зогсож. Тэгээд нөгөөх маань болохоор одоо хогоо аях гэдэг. Тэгээ хогоо гаргаад
Хаашаа явах. Ямар ч гэсэн үүдэнд гараад авч. Үүдэнд авч аваад нөгөө хоёртаа өчөд. Очоод уулзж байгаа ч юм шиг. Тэг ярихгүй байх зүгээр шууд. Бараг харцаараа ойлголцоо. Зааварчлага эсвэл нэг юм план төлөвлөгөө өгч юм шиг. Тэгээжсэн нөгөөх манай уйлж нөгөө ч нуруунд гараа тавьд илээд тайвшруулж. Тэгээ нэг юм жоохон гүйлрөө туулж дуусаад жоохон тайвшраад өнгөрснөө удаж за одоо тэгээд тавьж байгаа л да. Тэгээ энэ бүхнийг ингээд дуусгах цаг болсон, тавьж олох цаг болсон. Тэгээ энэ намайг бол маш их ядрааж байгааг бол би ойлгож мэдэрч байна. Тийм бид энэ чигээр байгаа төвлөлтөд ямар ч тэглэхгүй болоод хөдөлж чадахгүй. Түүний гарт орох юм байна та. Эсвэл одоо л зөрчлөхгүй болох юм байна. Бол уршлахгүй болох. Тэгээд цонхон дээр очиж цонхны хажууд нэг хоёр цэцэг байна. Тэгээд цонхон дээр очиж цонхоор жоохон харж байгаа. Унаалтал. Тэгээ яг ингээд тэндээс гараа явах гэхээр бас жоохон хорогдоод тэгсэн мөртлөө гарна гэж бодоод жоохон хэрэгцээд л. Бас л нэг сэтгэл нь байна. Бараг болцоод байдаг үгүй. Тэгээ нөгөө яриасаа ингээд намайг эндээс нэг чирээд гараад хаач гэдэг чинь. Тэгсэн нөгөө хоёр нь хар зогсчихсон. Үгүй чи өөрөө л гарна. Тэр чамайг ингээд хараад зогсчих. Чи өөрөө гараад тах. Тэнгүүл бараг мөлхөөд яг юм гарах гар нэг юм амар хэцүү байгаад байна. Нэг юмд ингээд дараас нь татж байгаа гэхээр тийм биш. Бие дэлэхгүй ч юм шиг. Эсвэл юм таталцлын ингээд газраас нь ингээд магнит умар яваад байгаа хэвээр. Яарсан мөлхөөд ч болтгоо ингээд жоохон уршилж байна. Юусаа тийм таалаг байна. Одоо тийшээ л явна гээл. Мөлхөөд амар твцэж байна. Тэгээ ингээ хаалгаар орч хаалган цам гэрэл гэдэг. Тэгсэн ингээд нэг урам ороод. За дахиад уршил. За уршлаад тасан би энэс нэг юм буулраад хашаа хийсэн чинь. Би үнэхээр залах уу гэж гэж бодож байна.
Зүгээр л бусдын гарыг хараад суух нь надад амар санагддаг байсан үнэн байна. Үнэн юм. Зүгээр шалтак хайгаал өөрийнхөө тэр залхууг холлол бийжсэн юм байна. Орч. Ямар хичмэр. Гэтэл ядаж мэдлээ. Тэгээд энэ надад их олж мэдсэндээ их сайхан санагдаж. Тэгээд дахиад уран ороод дахиад улам уршилж. Дахиад бодож. Хүмүүс ингэж хичлээ загнаж байгаа дүрслэл харагдаж. Тэгээд би ч одоо нэр хүүхэд биш шүү дээ. Яагаад би тэднээс айх ёстой гэж. Яг л хүүхдийн нүдээр хараад тэдрийг том хүн гэж хараад тэднээс айгаад байсан шүү дээ. Гэтэл юу вэ? Чинь аль хэдийн ингээд би том болцсон. Бас би энд хүрсэн шүү дээ. Одоо ерөөс айгаад байх биш шүү дээ. Яагаад нэг сансангүй. Тэгээ инээд нүрээ өөрийгөө жоохон шалчаад. Дахиад чаашаа. Дахиад явжсэн чи одоо би одоо мэдэхгүй чадахгүй гэдэг айдас санал бодогдчих. Өөртөө итгэхгүй өөрийгөө чадахгүй гэж бодож байгаа. Эсвэл зүгээр л өөртөө чадахгүй гэж хэлэх нь амар байгаа. Тэгэд ямар нэг юм оролдож үзэж тэрийг ингэж дав туулахаас бараг оролдохгүй ингээд би зүгээр чадахгүй гэж байжсэн амар байсан. Их тийм юм. Тийм байдаг байсан юм байна гэдгийг олж харж. Тэгэл би уршлахын тулд энэ нь одоо ингээд нөхцөл байдлыг уламжлалт ордуулад идэв гэсэн байна. Тэгээ би эндээс гарахын тулд одоо уршлах хэрэгтэй. Уршлахын тулд өөртөө худлаа ярихаа болоод тэмцэх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө. Иргэн тойрныхон төлөө. Цаашлаад олон зүйлсийн төлөө би энэ шантрамтгай зангаас зантайгаа тэмцэх хэрэгтэй. Тэмцэж уршлах хэрэгтэй. Тэгэд чаддаггүй юм бол чаддаг болохын төлөө, мэддэггүй юм бол мэддэг болохын төлөө урагш тэмүүлэх хэрэгтэй. Тэгэнгүүт аягаа сайхан тайвшраад аягаа сулрал тавигдчих шүү дээ. Босоод ирсэн. Хаалгатайгаа их ойрхон. Одоо өөрөө бараг алхаа гарчаар. Нөгөө нараас нь алгад шиж. Энийг тэгээ нөгөө харин за чи одоо ингээ ганцаараа яв гэд хоёр яг ихтэй үед нь чонд очно гэж үлдчихлээ. Өөр тийш явахгүй юм аа. Энэ өөчн гараад иргэн тойрнаараа дахиад гэрэлтэй нарны гэрлийг аяг мэдэрчээ. Тэгээ нэг ууж амьсгаа аваад нэг илүү ихчлөөтэй мэдрэмж авч. Тэгээ гадаах чимээнүүдийг аягүй таатаагаар сонсч үлдэж байгаа юм шиг. Мөн бол ингээ амар чанга чимэрсэн зүгт одоо бол аягүй уянгалаг тийм таатаас.
За одоо хайчих үлээ гэж. Тэндээс одоо би л гараад ирэх шиг боллоо да, нэг юм шар гэрэлтэй, нэг эмхтэй хүн биш юм бодгол дүртэй. Тэсний баярлаад зүүн талд нь гарч ирсэн. Тэгээ дагаа явуулах гэж байгаа шүү. Дагаа явж марсан. Тэгээ явж исэн чинь нэг юм ханшиг юм тулаад тэр нэг хаалгаар орчих. Тэгээ хаалгаар орсон чинь тэнд нэг юм бас нэг хүүхдүүд байна. Гэтэ хүн нь хүүхд биш юм, сүнсэн хүүхдүүд. Гэтэ бас юм шар гэрэлтэй. Цагаан газар. Тэгээ дагаал явж. Тэгээ нэг ширээ харагдаж. Тэгээ ширээний тэнд сууж хэлж. Тэгээ хүлээж. Хин нэг ирэх юм шиг. Тэгээ нөгөө маань хаалгаар хараад л өчтөх ирэх юм бол. Нэг юм цагаан том юм гараад ирсэн. Бараг хаалгаар багтахгүй. Нэг хэсгээр гарч ирж. Тэгээ урд нь суугаад. Дээд би ч юм уу ямар ч нэг дээдсэн юм шиг байна. Тэгээд хэр байвдаа гэж асууж. Тэгээ нөгөөх нь ингээд толгоогоо онжуулал. Одоо нэг юу өдөглөө. Ямаргүй байлаа. Ярс нэг амаргүй байсан гэсэн утгатай байхгүй гэж. Гэтэ одоо зүгээрээ давгүй дээ гэж. Сая өөрийнхөө туулсан зам болон гарц гаргалгаануудыг мөн түүнийг хэрхэн тунгааж чаддгаа олж харгуу санав гэж асууж. Тэглээ. Гайхалтай сайхан байлаа. Тэг нөгөө тэглэхгүй яах вэ? Энд чинь чи шүү дээ. Бас би бидэндээ их хүчтэй ухаан бий. Гэтэ энэ тууллын заримд нь тэр ухааныг гээх бас ядарч сулдах бас гацж төөрөх хэрэгтэй байсан. Яагаад гэвэл гарц гаргалгааг олдог гэдгээ эргэн санахын тулд гарц гаргалгаагүй гацж үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж үнсэн ойлгоно. Тэг ямар ч та өөрийгөө эргэн санаж байгаа диктатай сайхан байна. Энэс цаашаа бол одоо хоёулаа хамтраад явах болно. Мэдээж өмнөх бүх зам бүрт би бол хамт үргэлж байсан.
Гэтэ би ил гарч ирээгүй байсан. Одоо санаа сэтэл өгөөд үйжсэн. Тодорхой хэмжээнд тэмүүлэл зогсож болохгүй шүү. Бас нэг сануулга. Тиймэрхүү л маягтай л да. Ингээ ямартай ойлоо уулзлаа. Одоо ойлоо цаашдын замаа хамтдаа явах болно. Нэг нэгэндээ тусалж дэмжинэ. Тэд чамд сурах зүйл их байна. Хичээдэг юм шүү. Тэр жилээ тэр татвар орчил. Цээж рүү. Цагаан өнгөтэй юм том биетаар усадчихсан. Энэ нөгөөх маань одоо мэдэн гонцгой амсгалаад ингээд ажиглаа сууж байгаа. Дотроо яриад байгаа шүү. Ярьж үзээл. Эрчим энергийн мэдрээл. За ойлгомжтой гэсэн шиг. Болчлоо гэсэн шиг харж байна. За тэгээ тэнд байгаа би болохоор дахиад одоо нэг хаалгаар нөгөө орж ирсэн хаалгаар нь заагаад одоо ийшээ гарна. Одоо үгээр хэлэхгүй байгаа ч гэсэн бодлоор. Тэгээ ийшээ гараад одоо нэг мөн чанар нь одоо тодорхойлох гэж юм шиг. Яаш шиг гарлагч. За тэгээ ямар ч гэсэн тэр лугаа орчлоо тэр хаалт. Харах байна. Орон зай. За тэгээд суучлаа. Бодоод тунгаад. Мөн чанар маань юу вэ? Яслал маягтай сууч. Тэгээд болсон процессыг эхнээс нь нэг хүртэл ингэж шууд бодчих. Тэгээ хаана ямар одоо сэжүүр байв. Тэндээс юу бод ямар сэжүүрүүдийг цуглуулж бодох вүлээ гэдгийг одоо нэг хүртэл бодож хэрэгцүүлж. Мэдээж хэрэг тэр болгонд одоо тунгаан бодож гарц гаргалгааг гаргаж ирсэн бол тодорхой байна. Тэгээд маш зэрэгтэйгээр одоо явсаар исэн. Эхний зэрэг гаргаснаас хойш. Гэхдээ тэр одоо гудамжны тэр хогийн савтай хэсэгний тэнд бол чихүүд сайз төрж гисэн.
Тэгээд тэрнээс хойш бол тэр хэсгийг даваад гарсан ч гэсэн тэр байшин руу ороод бол нэлийн туйлдж эхэлсэн. Тэгээ би бас хогоо гадаа гаргаад 50% орхицсан байна, мартцсан байна. Тэгээд тэр хэсгийг битүүлээд бас орхицсан байгаа. Тэр хэсгийг засаагүй гэсэн хогоо. Тэгээд бодоо суужснаа. За ойлгомжтой. Энэ л байж. Явж байна. Ингээд
За олчлоо. За эхлээд бол ингэж хэлсэн. За зөвхөл гэж үгний эсрэг үг нь юу вэ гэж хэлсэн. Тэгээд байжсэн чинь эвлэрэл гэж орж ирсэн. Тэн дээр нэлээ ингээд амьсгаа аваад тухайн үе бүрт одоо тэр нөхцөл байдалтайгаа эвлэрээд гаргалгаан дээр төвлөрч за тэгээд ажилласан бас тутаа байна. За тэгэл бодчихлаа. За тэнгуүтээ одоо чат GPT-гээс асуулаа. За зөвхлийн эсрэг тал нь юу вэ? Гэсэн чинь одоо магтаал, үнэлэмж гэж гараад. За үнэлэмж гэдэг үг нь тусаад үнэлэмж гэж бодсон ч бас нэлээд амьсгалаа, сутраал гэж. За гэхдээ энэ бас нэг хэсэг нь байна. За тэгээ явжсан араас нь одоо төсвөр төвчээр одоо энэ бол яг мөн чанар чинь одоо хэсгүүд нь гэсэн үг. Бүрдхэн хэсгүүд нь. Төсвөр төвчээр гээл тэн дээр бас нэлээд амьсгалаа. Араас нь дайчин гэдэг үг. За тэгээ нэлээд сайхан одоо өвшөөлгээд тэр нэг нэлээд зүдрүү болцсон нэлээд байгуулад тэгээд тэгсэн чинь тогтвор суурьшил. За энэ нь мөн чанар нь. За тэгээд доктор суурьшил гэд хэлэхээр бие анзаарах юу мэдрээд чинь тушаа. Тэгээд тийш үдэ гэд нөгөө төлрөөс суужсэн юм хэлсэн. Миний одоо ингээд байгаа газар хүмүүс ингээд оюун санаагаараа энэ тиймд одоо ингэж хөвч, дэвж дайж бууж авахгүй одоо маш доктортой, суурьтай байх болно. Тэр асуудалд ингээд савчаал те сэтгэл хөдлөл савчаад тахгүй. Ямар ч доктортойгоор суурьтайгаар хүн тунгааж гарц гаргалгаа бодож те ингэж тийм боломжийг нь олгоно. Тэр хүмүүс ерөөсөө тэр оюун санаа, сэтгэл хөдлөлийн савлгаа юм тасрах юм хөвч эсвэл нэг юм гоё шийдвэр ч гэдэг юм уу ингээл нэг юм баяр хөөрөнд хэдхөөх ийм хандлага бол одоо яриад л байгаа. Тэн бүрт доктортойгоор ямиг яг нэг юм эрүүл ухаанаар харж сэтгэх тийм боломж болгодог зүйл гэж хэлж байгаа. Тэгээд энэ доктор суурьшил гэдэг зүйлийг одоо хүн болгоны дотор суулгаж түгэх ийм үүрэгтэй ирсэн билээ. Түүнийг би саналаа. Маш баяртай байна.
Тэгээд одоо альва аялал замналт одоо явж байгаа газар тэр саадыг арилгаж тэр одоо тухайн газрыг цэгцэлж тэр доктортойгоор хүмүүсүүдийг тэр үйл ажиллагаагаа явуулах ч юм уу. Тэнд ингээд тогтоод суух тэр газрыг нь одоо бэлдэж зэхэж өгдөг тийм чадвартай юм хийн. Ингээ харахаар аялын туршид одоо тэр байшин юмнуудыг засаад гэнслээд гоё хүн ингээд амьдрахад таатай болгоод байна шүү дээ. Ороод шууд бэлэн шахуу ч юм уу тийм болгоод байгаа юм сайж байсан юм байна.